За энэ удаа та бүхэнд George Soros хэмээх эрхмийн талаар ярьж болно. За түүний бага насны амьдрал бол залуучууд бидний амьдралд маш чухал зүйлийг туршлагыг өгч чадах байсан ийм амьдралын төвхтэй хүн. За учир юунд вэ гэхээр тэрээр бол еврей гаралтай байсан. За ингээд дэлхийн 1-р дайны үед бол аав нь шоронд хоригдчихсэн. За ингээд 1920 онд бол Аз болоход аав нь шоронгоос орхисон. За ингээд George Soros төрсэн байдаг. За гэтэл дэлхийн 2-р дай эхэлсэн. Дахиад еврейчүүдийг гадуурхаж шахаж хавчиж эхэлсэн. За ингээд хүссэн үсээгүй дахиад гэр бүлээрээ цагаачлах хэрэгтэй болсон, оргох хэрэгтэй болсон. Тэгээ энэ бүх хугацаанд бол түүний аав бол одоо George Soros юу гэж сургаж байсан бэ гэхээр амьдралын хатуу хөтөө даван тулах тэр ур чадвар, тэр дэсвэр төвчр хүмүүжлийг суулгаж байсан. За ингээд 1947 онд бол аваасаа тодорхой хэмжээний мөнгө аваад Англи руу цагаачлсан байдаг. За ингээд Англи руу цагаачлаад 2 жил тэнцэнэ бол хар мар ажил хийсэн. Тэгээ бүр рестораны одоо зөөгч хийдэг байсан. Тэрс одоо Английн баячууд одоо баячуудын муурн тий маш тансаг хоол иддэг, тансаг гаршид амьдардаг байхад George Soros бол зарим тохиолдолд одоо хүний одоо хооллоод үлдээсэн хоол үлдгэглэр хүртэл хоолж исэн гэж одоо бас ярьдаг, бичсэн байдаг. Тэгээ энэ бүхнээс бол George Soros юуг ойлгосон бэ гэхээр одоо боловсрал гэдэг бол их чухал юм байна. Хэрвээ одоо боловсралгүй байх юм бол одоо надад бол энд дэлхий дээр амьдрах боломж болцоо болох үнэхээр хязгаарлагдмал юм байна гэдэг. Сурж хөгжиж өөрийгөө илүү дээр, илүү өндөр түвшинд, илүү хөгжүүлэхийн төлөө бол маш их одоо хичээл чармаалт гаргадаг байсан. За ингээд 1949 онд бол George Soros Лондонгийн их сургуульд элсэж байгаа эдийн засгаар сурсан. За тэгээд энд сурж авах үедээ бол одоо Карл Поппер гэмээр философийн багшийн хичээлд ингээд сууж байсан. За энд бол одоо тэрээр нээлттэй нийгэм ардчлалын тухай анх олж сонсож түүний итгэл үнэмшил бол тэр үед нээлттэй нийгэм ардчлалын талаарх итгэл үнэмшил бол тэр үед ингээд суусан байдаг. Монгол эмийн ургамлын анагаах хувьдас Монгол эрдэмтний ур ухааныг хослуулан танай гэр бүлийн эрүүл мэндэд зориулан сэтгэл оюуна шингээ бүтээлээ. Игчин эрүүл мэндийн цай. За ингээд мэдээж одоо тодорхой хугацаанд дараа сургуулаа ингээд төгссөн. За ингээд Нью-Йорк руу, Wall Street руу явж ажиллахаа шийдсэн. За ингээд 1973 онд гэхэд бол өөрөө найзтайгаа хамтраад өөрийнхөө анхны hedge fund-ыг байгуулсан байдаг. За үүний одоо нэр нь бол Quantum Fund Endowment гэсэн ийм санг бол байгуулсан. За тэгээд тухайн үед бол тэр 5 жилийн дараа би хоёулаа нэг $500,000 удирддаг ийм сантаа болно гэж ингэж тооцоолж ирсэн боловч за өнөөдөр бол түүний сан бол 40 гаруй тэрбум долларын хөрөнгө удирддаг ийм том сан болж хөгжсөн байна. За ингээд түүний бага насны амьдрал бол маш хүнд хүчээр хэцүү байсан. Тэндээс бол одоо амьд гарахын одоо амьд үлдэхийн төлөөх тэмцэл бол түүний бага насны амьдралд бол маш их хүчтэй байсан. Тэрээр бол тэр чинийгээрээ тэр сэтгэл зүйн маш том хатуужилттай болсон. 1987 оны одоо хар даваа хар гэж ярьдаг. Энэ уналтын үеэр George Soros $300 сая алдагдал хийсэн байдаг. За харин одоо эсэргээрээ 1992 оны 9 сарын 16-ны хар даваа гаргийн үед бол Английн фунт маш ихээр сулрахнэ гэдгийг бол өөрөө таамагласан байсан. За ингээд энэ дээр бол арилжаа хийсэн. Нэг шөнийн дотор бол тэрбум фунтын ашиг олсон гэж ярьдаг. За тэгээд түүний одоо гол үндсэн хөрөнгө оруулалт стратеги бол глобал макро орчинг судлаад тэнцэнээс том уналт ус одоо хөдөлгөөнүүдийг тодорхойлж урьдчилж хараад тэрэн дээрээ маш том бооцоо тавьдаг позиц үүсгэдэг. Ийм одоо хөрөнгө оруулалтын стратегтэй аргачлалтай ийм хүн баг. За тэгээд тэрээр бол бас 1997 оны Азийн хямралаас ч гэсэн бас багагүй хэмжээний мөнгө бол хийсэн гэж байна. Бас нэг сонирхолтой зүйл бол юу гэхээр энэ 1970 онд тэрээр нөгөө их сургууль сурж ирсэн дээр ардчлалын талаарх, нээлттэй нийгмийн талаарх, үнэт зүйлсийн талаарх тэр ихтгэл үнэмшлэр бодит амьдрал дээр ажил болгож
Сорсын сан байгуулсан. Энэ сан бол олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Одоо манайд ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм одоо агуу хүн байна. Тэгээд энэ хүний бичсэн ном байгаа. Одоо санхүүгийн алхимч гэх ийм ном байгаа. Тэгээд энэ ном дээр бол өөрийнхөө бас одоо алдаа оноо туршлагын талаар бол бичсэн байдаг юм байна лээ. Тийм учраас та бүхэн бас энэ номыг олж үзэх юм бол одоо түүний гайхалтай алдаануудаас суралцах боломж байна. Амжилтуудаас бас суралцах боломж байгаа юм байна гэдгийг та бүхэнд дуулгамаар байна. За ингээд анхаарлаа туссан байлаа.